Амжилт радио 88.3 дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 7-ны баасан гарагийн үдийн хачир нэвтрүүлэг эхэлж байна. Студиэд хөтлөгч мөөгийн гэрлээ за нариулагчаар ган болдын ангараг нар айлтж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Omni Capital банк бус санхүүгийн байгууллага за мөн аз жаргалаа хуваалцыг суурьтаагаар Жюр Бекер хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд энэ 7 хоногийн туршид Facebook орчинд за ер нь сошиал платформуд дээр ямар постууд тренд болов юуг ямар постыг хүмүүс маш их маргалдаж хоёр талцав. За эсвэл ямар постыг их шеэрлөв гэдгийг бид хоёр цуглуулад ингээд нэгдсэн байдлаар энэ 7 хоног дуусч байгаа учраас танд хүргэдэг. За чинийхаар эхлэе. За миний тренд постууд ер нь бол цагаан сар гэлтгүү бас дахиад 2-3 ч нэлээд хэрүүлтэй шүмжтэй постууд эхэлсэн. Тэгсэн. За хамгийн ихнийх нь. За хамгийн ихний тренд пост болохоор энэ ийм пост явлаа. За нэг ийм юуны Казахстаны аавхүү хоёр ингээд нэг юм TikTok ч юм байдаг те дандаа аавгаа чадчихдаг нэг хоёр хөрхөн. Тэгсэн авчид нөгөө хоёрт чинь Монгол улсын ерөнхийлөгчөөс одоо бэлэг цагаан сарын бэлэг гэж явуулаад говийн ийм юу гарч ирж илээ л дээ. Өөртөө үзүүлээд тэгээд ингээд подарок из Монголи гэд спасибо большое гэд ингээд өөртөө ингээд тэгээд энийг өөртөө ингээд нөгөө TikTok дээрээ тавьчихсан байгаа байхгүй аахгүй хоёр. Тэгэнгүүт хүмүүс энийг шүүмжлээд эхэлсэн. Ч одоо Монгол улсын ерөнхийлөгч явж зүгээр л нэг ийм сошиал одоо юу гэдэг TikTok чин аавараа тоглолдог нэг хоёр TikTok чин нөхөр даваачиж юу яагаад тахта яадгийн. Цагаан сарын бэлэг явуулаад тахта яадгийн. Ингиж одоо юу гэдэг татварын мөнгийг ингэж өрөхгүй. Баахан шүүмжилсэн энэ хоёрыг. За тэгээд чөстө мэдээг юм байна. Тэгээ хүмүүс бол энэ хоёрт ч ямар буруу байх вэ? Аминдаа л одоо Монголын реклам хийж байгаа юм уу? Яаж байгаа юм бол гэд. За тэгээд ерөнхийдөө энэ одоо чи зарим хүмүүс ингэж байгаа. Бүр ингэж шүү. Ухнагийн үрэлсэг спасибо большое. Подарок из Монголия гэсэн юм шүү дээ. Одоо зарим хүмүүс төрөөс амьдралаа залгуулах нь үнгүй гэж боддог. Гэвч эцэст нь энэ бүхнийг татвар төлөгчид санхүүжүүлж байдаг. Манай ерөнхийлөгчийг инфлюенсерүүд рүү гарын бэлэг явуулж PR-аа хийдэг ерөнхийлөгч улс орн байна уу? Ерөнхийлөгч болон улс төрийн одоо PR хийхэд хүртэл бодлого стратеги гэж юм бий. За образ бүрдүүлэх мэдээллийн стратеги бий болохдоо ингэж ажиллахгүй. Улс орноо ийм зүтрүүхэн аргаар сурчилмааргүй байна. Ерөнхийлөгчийн PR-ийн бага, ажлын албаныхаа гэд. За ингэж шүүмжлээд хэлсэн. Энэ гэхдээ энэ хүрэл очроод хүн ноднингийн мэдээ байна уу гэдэг штеп. Тийм үү? Чи он сар өдрийг харсан уу? Аггүй яг инжлэх явсан. Бичлэг нь ноднингийн хэсгийг мэдэхгүй байна. Яг энэ цагаан сарын өдрүүдээр зэрэгцээд эхэлсэн байхгүй. Тийм үү? Тийм. Тэгээд цагаан сарын бэлэг гэдээ яа. Эсвэл магадгүй өнгөрсөн жил явуулсан бичлэг нь одоо эргээ сэвэгдээд гарч ирсэн үү? Хаанаас ингэ сэвчүү мэдэхгүй байна. Ямар ч хүмүүс ирсэн ингээл энэ бичлэгийг хараад энэ аавараа байнга тоглоод байдаг нэг Казахстаны хоёр нөхөр явж энэ хоёроор Монголын рекламыг хийлгээд тахта яа тийм байх. Надаа бол жоохон эргэлзээтэй л байна. Тэгээд одоо юу гэдэг тэгэнгүүт одоо зөрүүлээд одоо эргэлжийн тамийн газараас ч гэдэм үү мэрэгдэл зэтгэл хийсэн юм. Би бол одоо нэг ийм хоёр хүн рүү бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч бэлэг явуулна гэхээр надад бол жоохон эргэлзээтэй л байна. Мэдгүй ямар ч юусаа хараагүй болох юм. Энэ хоёр өөрсдөө бүр яг тэгээд пост хийсэн юм билий. За. Тий, ингээд Монгол улсын ерөнхийлөгчөөс ингээд подарок гэрлээ одоо Башоё вам гэдэг нэг маш их баярлаа та нарт гэд. Тэгцэн. Тэгээ бүр энэ хоёрч бүр ингээд зүрхэн дээрээ гар мар тавьж байгаа даваачаад баярлаа гэж байгаа маа авчид ингэсэн. Тэгэл хүмүүс шүүмжлээд байсан. Ингиж одоо юу гэдэг юмтэй ингээд одоо аминдаал ингээд нэг улсаас урчилж байгаа сошиал орчинд одоо маш их хандлт авдаг энэ хоёр хүнээр л ийм PR-а хийлгэсэн байхдаа ингэж болохгүй штэ гэл. За баахан. Ер нь бол бас баахан шүүмжилсэн. Сүүлдээ зайлвал энэ мөн хоёрын чинь шүүмжлэх шиг. Чингис хааны алтан хүрэг босоход ийш тийш бэлэг явуулсан. Энэ жилийн мэдээ бэлэг нь үнэтэй ч байсан. Ерөнхийлөгчийн бэлэг илгээс нь олонний дургуутлыг хүлээсэн гинэ. За тэгвэл энэ жилийнх юм байна. Тийм ба харин тийм. За энэ чинь тэр нэг алтан хөшөө чинь тусдаа дахиад том сэдв шүү. Тийм. Тийм хоёр том сэдв юм. Тэр том сэдв. Тий, тэр угаасаа орж ирэн трендээр. Орж ирнэ. За. Би болохоор зэрэг нөгөө угаасаа энэ чинь сая цагаан сарын өдрүүд байсан учраас нэг айхтар одоо миний Facebook дээр л одоо нэг тийм айхтар одоо тэр алтан хөшөө бол нилээн явсан. За тэрийг ярьж байж байгаад ярина. За би нэг пүүж нэг хөвжөлтэй юмыг аваад ирсэн заяа. Илэг аваа исэн. Ингэсэн мэлээ энэ бүр амар их явсан. За Японоор алын шүү та нарыг юу гэдэг
гэдэг юм бэ гэд явуулсан байхгүй юу? За. Тэгсэн чинь энэ пост ингээд амар явсан. Чамд харагдсан уу? Үгүй харагдаагүй. Тэнгүүд энэ пост нь доор нь байгаа нэг комент бүр илэг авч байгаа юм заяа. Аришо, та нарыг уу? Тэгэнгүүт энэ бүр пүүч өөр амар нөгөө хошрогийн мэдрэмжтэй штэ. Постууд нь дандаа инээдтэй. Тэгсэн чинь өөрөө тэр доор нь очиод ингээ ийм комент өссөн заяа. Тэгээд энэ Японоор аль шүү та нарыг юу гэдэг юм бэ гэдгийг ингээд хил дээр улсын хил дээр ингээ болгоол ингээ хүмүүс яваадсан байхгүй юу. Тэгсэн чинь гоё яастай. Аришо, та нарыг та нарыг Яа. Нэрэл Японч чинь бол ирээр айгүй хэлнэ шүү дээ. Ил үсэг хэлж чадахгүй тий. Ааха. Наад пост чинь бол өстой хараагүй шүү. За. Шараг харах юм уу? Ааха. За. Би миний пост явах уу дараагийнх нь? Тий. За. Тэгвэл ийм пост. За дараагийн постлохоор нөгөө нэг ийм хөгжилтэй бичлэг. Энэ манай бүр сонсогчийн групп руу ороод ирсэн. За. Нэг нөхөр ингэж байгаа. Монгол ардын дуу гэж хэлээ нэг юм 3 солонгос залуу зогсоож агаад. За. Тэгээд аваачаад юу яачих байхгүй. Болжмор хөөхөн дөө гэдэг дээ. Тэр шүлгийг хэлээд тэгээд дуул болцсон энэ хоёроо. Энэ гурваар энэ бол Монгол ардын дуу. Нөгөө 3 солонгос нь бүрстэ чихтэйг нь дуулаад байгаа маа бүр. Энэ бүрстэ маш их явсан хүмүүс инээгээд гаргаад ирээ заяа. Тэгээ одоо би мартчихжээ. Энийг юм юуны аян дээр дуулаад ирлаа. Ямар ч болжмор хөөхөн шүү. Боб талхан дуртай шүү гэдэг тэр шүлгийг аваачаад Монгол ардын дуу гэж хэлж байгаа. Тэгээд дуулуулаад байгаа байхгүй. Нөгөө 3 чихтэй гэж хов зэрэгт зогсож байгаа дуулаад байгаа маа. Намган зогсож байгаа доо. Тэр дундлын шар жоохон миралаг нөхөр бол бүр жигтэй гэж байна. Йоо, за. Гидсэн дээр гар мараа авч чагаад л ч. Энэ өстө нилээ явсан. Хүмүүс инээгээд манай сонсогчийн групп рүү ч гэсэн оруулсан байсан. За 13900 реакшнтай 486 комменттай 3400 шеэртэй штэ аргагүй тэгээд явахаас аргагүй байна. Тэгээ нэг манай сонсогч оюун гарва ингээд ямар дуу вэ бүр марталтуулж штэ гэд. За манайха үзээгүй сонсоогүй хараагүй хүмүүс нь орж ирээд үзэж хараарай. Авса. Bortakın Tortayda Uğurlar Tartıgıda Ufsunda uğur Şortagıda Civicim Tortagıda Çiçikın dorhun Başmurda 감사합니다. За ингээд өсвөлдөө бүр нэр ийм дуу байдаг ч үлээ гэж бодолт болж байгаа шүү дээ. Йоо би энэ бичлэг энэ дөрвөн залуугийн бичлэг явуулсан байхгүй юу? Би ерөөсөө ингэ сонсоогүй ёо ямар илгий юм бэ ёо. Тэр голын бөмбөр нөхөр өлгөө өчх. Дөөрэ дууч шиг гидснээр гараад тавьж байгаа л болоод. Йоо номон гэдэг сонсож энэ заяа. Ардын дуу гэж бодоод сонссон чинь хоолоо зангирч байштай гэсэн чинь 332 хахаа авчиж. Йоо яста хөөрхөн сайхан дуу байна оо. Бүр итгэвтэй дуулаад байштай хөөрх юм бэ. Харин тийм. Йоо. За. Тэгээ нөгөө гурав тийм ингээ зарим монгол үгийг айгүй тод хэлээд зарим үгнүүд нь бол жоохон хэлээд байгаа. Тэгээд энэ дууныхын аяа би санах нь болжмор хөрхөндөө боодалханд дуртай гэдэг тий. Мэдгүй ямар дууны аяа бүү мэдээ. Би ямар дууны аяа лээ. Харин би сүүлд нэр ийм дуу байдаг ч илүү гэж бодоод. Жив догордогдоо жижигэн хөөрхөн болжмордоо. Сүүлдээ энэ дуу ямар дууны аяыг авч Монгол ардын дуу болжмор. Йоо энэ бичлэг ингээл хүмүүс нэлдээ шеэрлэдсэн. Йоо илгийг авч штэ. Тийм нөгөө гурав нь яг солонгос юм бэлээ. Тэр наан нэг нөхөр толиогоод байгаа. Йоо бараг өдөртөө чигээд аам Харин шүү дээ. Йоо ингэж тогтод сонсоогүй юм байна л гэнэ.
За хоёулаа хамтран ажиллаж танилцсандад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Omni Capital банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байгаа. За Omni Capital банк санхүүгийн байгууллага автомашины хур гэдэг зээлийн айн зарлагдсан. За одоо ингээд өрн дулаан болоод ирэхээр хүмүүс бол машинаа сольдог, шинчилдэг, томруулдаг. Хур зээлээр 300 хүртэлх саяын зээлийг 72 сарын хугацаатаагаар ямар нэгэн хамтран зээлдэгч шаардахгүйгээр нэг хэн цагийн дотор та шийдвэрлээд авах боломжтой. За тэгээд дээрэс нь одоо хамгийн шуурхай үйлчлэгээ гэдэг байгаа штэ тий ер нь бол. За тэгээд ер нь бол нөгөө нэг хамтран зээлдэгч заавал шаардлагагүй гэдэгт айгүй чухал юм байгаамаа. Айгүй төвөгтэй штэ одоо энэ чи хамтран зээлдэгч байхгүй бол зээл авах боломжгүй болчихж байгаа. Тэнгүүд хамтран зээлдэгч одоо байхгүй үнэхээр огт байхгүй юм бол одоо тэгээ яах юм тий. Энэ айгүй чухал. За тэгээд дээрэс нь таны зээлийн ангидал хэвэн буюу буураагүй бол та заавал бас орлогоо нотлох шаардлагагүйгээр зээлээ шийдвэрлэх боломжтой. За тэгээд Улаанбаатарын дөрөв дөрөвтний 7 салбар байгаа учраас өөрт ойрхон салбарт очиод зээлээ хамгийн хурднаар шийдвэрлэх боломжтой байгаа шүү. За юу яаж байгаа утсаар эхлээд лавлцсан дээр хаяг юу гин 72 77 82 82 гэдэг утас руу залгаад тэгээд мэдээллүүдээ авчиж болно. 72 77 82 82. За Omni Capital Zegmen гэж бас орж болно. Тэгээд дан автомашины зээл гэлтгүү бусад одоо нөгөө дугаар барьцаалсан зээл, бизнес зээл, үйл хөдлөх барьцаалсан зээл, ногоон зээл, автомашины барьцаалсан зээл гэдээ байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Omni Capital банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо минийх юм уу? За одоо чиний. За миний дараагийнх болохоор шүү дээ. За юу байгаа? Энэ айгуу гоё. Энэ айгуу гоё мэдээ шүү заяа. За тэтгэврт гарсан 60-аас 81 настай ахмадууд хамтлаг байгуулад асрамжийн газруудад үн төлбөргүй урлагийн тоглолт хийдэг юм байна. Тэгээ урлаг таартай хүсэл сонирхлоороо тэд 10 жилийн өмнө танилцчихсан бол өнөөдөр хамтлаг байгуулж нийслэл хот болон 21 аймагт урлагийн тоглолт хийдэг олонний хайрыг хүлээсэн юм баг болж чаджээ. Тэтгэврийн орлогод найдаж гэртээ өвчин бодож суухгүй, ач зээгээ харах үүрэг хүлээхгүй, харин хоббигоо өгжүүлж аялж бас нэмэлт орлого олж мөн сайн үлсийн аян хийдэг байна гэдэг. Тэгээд цийнигээр гарсан байлээ. Гэсэн чинь ямар гоё. Гэсэн чинь одоо энэ нэртэй 2900 реакшнтай 336 сэтгэгдэлтэй тэгээд 197 мянгуудаа үтцсэн байлээ. За тэгээд энийг нэг минут 27 секундын бичлэг байгаа байхгүй юу? За би тэгээд энэ бичлэгийг үзүүлээ. За яг одоо тэр ахмадууд нь өөрсдөө ингэж ярьсан. Тэгээд айгүй хөөрхөн санагдсан надаа. Нэг хөөрхөн. Үгүй нэрэл одоо тэр нөгөө ач зээнараа зөөх үүрэг хүлээхгүй гэдэг нь амар гоё ягаас тий. За манайхаа орж ирээд үзээрэй. Цөмөрөөр нь аялан тоглолт хийж нутаг орныхоо сайхан байгальтай танилцаад чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлье гэдэг зорилгоор гараад тэгээд дундуур нь сайн үлсийн аяа хийх нь зөв юм аа гэд ийм л тустай хөдөлмөр эхэлж явж байна та. Одоо манай дээдл нь одоо 81 настай хандж амцгээд хүн байна. Тэгээд энэ 75 настай 81 хамгийн доод нь 65 настай хүмүүс л ажилтаа хөгжимддгөө, дуулдгөө, бүжгэлдгөө гэд бие бинийгээ олж аваа. За тэгвэл ингээ баг болоод явъя гээл. Тэгээ хүүхэд харахгүй одоо тодорхой хэмжээний орлогоо өөрсдөө нэгтгэж санс оюуныхаа хөдөлмөрийн чадварыг бас дээшлүүлээд ингээд яваад байгаа байхгүй юу? Бие чагнаад ингээ энд өвдөж чинь тэнд өвдөж чинь ингэж хөөхөд харж байна. Ингээд тоогоо шананы ажил хийгээд ингээ бухимдал суухай оронд ахмадууд маань өөрсдөө чаддаг юмыг хийгээд чөлөө цагаа ингээд зөв өнгөрүүлээд явахад бидэд боломж болсон байна. Тэгээд бид сайн үлсээ ингээд юу асамжийн газрууд ахмадуудын хаяа байгууллагад очиж бид үн төлбөрөөр тоглолт хийж тэдэртээ сэтгэл санааг хуваалцж баяж ястын хуваалцж тэдэртээ итгэл найдвар өгдөг. Бид нар энийг үл бид нар их өөртөө ч гэсэн их сайхан мэдэмж авдаг. Тэтгэл гараад барилга дээр ажил хийгээд можжаан хийгээд манаач хийгээд тэгсээр бол энэ хамтлагтад ороод ирсэн дээ. Ийм хөрхөө. Ийм ч гоё санаачлага байна тий. 80 хэдэн настай хамгийн дээд нь 81 настай хүн гэхээр айгүй мундаг байгаа сте тий. Тийм ер нь бол ахмадуудад хамгийн одоо юу гэдгийг юу байдаг өгүүлэгддэг юм чинь хамт олон юм гэсэн шүү дээ. Яг үнэ. Тэгээд хүүхдүүд бол аав зүгээр суу тийшээ суу гэдэг яг үнийг л бид нар аав ээжтэй хамт олон бол чадахгүй шүү дээ. Тий тэгээд хамаагүй ярих юм байна, ярихгүй ч юм байна. Тий тэгэнгүүтээ очиад ингээд гарт нь удирдлага өрөөлөл зургтын өмнө суулгаад идэг гэтэл нэг юм чинь ингээд эн чинь амьд хөгжмийн хамтлагч ингээд бэлтгэлээ хийн. Тэгээ шүү дээ. Бэлтгэлээ хийх гэж явна тэрэндээ алдахгүй хичээн. Тэгээ хоорондоо инээж хөхөрнө чинь. Тэгээд эдгээр чинь хамгийн гоё нь ингээд аялан тоглолт хийгээд ингээд яваад байгаа нь өөрсдөд нь ч гэсэн айгүй кайфтай байгаад байгаа байхгүй
гоё тий. Тэгэд 2 3 ингэ тодтогч хэлж байгаа сте тий. Хүүхэд зөөхгүй гэ тий. Бүр тий. Бүр нэг ажлын юм шиг хөөрхөн амьдад тий. Нэг юм одоо яг тэтгэвртэй гарлаа тэгэл эмээ өвөө боллоо л одоо нэг юм хүүхэд зөөх ажилтал болдог тий. Энэ ийм тогтцсон баг. Тэгээд ээж аваа. Тэгээд ингээд орхичдаг ш хайчдаг тий. Тий. За энэ айгуу гоё. Ер нь энэ шиг ингээд нэг ийм сонирхлоороо нийлээд ийм баг үүсээд явбал ахмадууд тий. Тий. Энэ айгуу хөшөөрлөгдөж явсан. За энэ өстө хараагүй байх шүү. За тэгвэл дараагийн тренд болсон одоо пост болохоор ингэж явсан. За дахиад нэг бичлэг. За энэ бас ингээд ширлэгтээд явуулсан. Цагаан сарын бас л мэдлэгээнээр хөтлөгчийг шоолоод хүмүүс. За тэг энэ хөтлөгчийг нь яах вэ гэд богинохоо. Тэгээ ингээд нэг юм настай хүн юуны малчин ярьж байгаа байхгүй юу? За би ингээд одоо 8 хүүхэдтэй бүгд малчин болсоо. За улсын аврагч байна, аймгийн аврагч байна, сумын аврагч байна гэж ярьж байгаа юм. За тэгэнгүүт аваачаад тэгээ одоо би үл өөрөө бас одоо юу гэдгийг улсын аврагч илүү аймгийн аврагч илүү аймгийн аврагч илүү сумын аврагч илүү болцол хангасан гэсэн чинь хөтлөгч нь ямар спорт ор гэдэг. Тэгс чи нөгөө хүн нь харж инээж байсан малчин. Тэгээд хөтлөгч нь яах вэ гэх хүмүүс шоолоод инээгээд. За хараа би ястаа хараагүй байна. Энэ 1800 реакшнтай 170 комменттэй 1200 шеэртэй юм байна штэ бүр. Йой за. 58 хүүхэдтэй. Миний 8 хүүхэдтэй улсын аврагч аймгийн аврагч сумын аврагч өөрөө аймгийн аврагын болцол хангасан үү те. За ямар төрлийн спортоор? Малчин. Хөтлөгчийг яах вэ гинэ. Дахиад нэг сонсооч. 58 хүүхэдтэй. Миний 8 хүүхэдтэй улсын аврагч аймгийн аврагч сумын аврагч өөрөө аймгийн аврагын болцол хангасан үү те. За ямар төрлийн спортоор? Малчин. Йоо. Сэтгэлдээ энэ харсан чи бумаа мэн гэсэн чинь бүгд дуудах наран бол гэдэг хүн. Мал аж ахуйн спортоор гайвуулчихгүй хагас 61. Тэг яриаг энд мартцсан шүү тий гинтг. Тэгээ би ингээд аймгийн аваргын болцол хангасан гэж шууд. Тэгсэн чинь нөгөө нэг энэ саяны энэ малшаагийн ингээд царайг нөгөө яг ингээд татаж авчир хонготой ямар тэнэг гар вэ гэсэн харцсан шүү дээ. Тэгвэл ах билээ яжтай малчин. Йоо тэгээ энэ хөтлөгчийг яах вэ гэсэн. За дэмжин ажлагч танилцуулаад тэгээд өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажлагчаар Magic Big компани Бидэрэм үе мөчнөтөөс дэмжин ажиллаж байгаа. Тэгээд Монголын судлаач нар эрдэм шинжилгээний байгууллагатай хамтраад судалгааны ажил технологийн зөвшөөрлөгт одоо 3 гаруй жилийг зарцуулж гаргаж ирсэн юм үндэсний брэнд бүтээгдэхүүн байгаа. За хэрвээ таны хүзүүгээр хөшөж ууц нурууч хилдэг эсвэл өвдөг өсгийгээр өвддөг бол Бидэрэм үе мөчнөтөөсийг санал болгож байгаа. За Бидэрэм тос нь зөвгийн хор агуулсан учраас өвдөлт намдаах, өрөвсөл дарах, үений нөхөн төлөвлөлт дэмжих юм гурвалсан үйлчилгээтэй байгаа. За лавлах утас нь 77 тэгтиг 34 21 94 тэг 4 34 21. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Magic Big компани Бидэрэм үе мөчнөтөөс баярлалаа. За баярлалаа. За одоо минийх уу? За одоо чиний пост нь хэлж. За минийх болбоосон шүү дээ. За одоо гоё. Манайхаа нөгөө түрүүчийн 7 хоногийн баасан гарагт битээр нөгөө нэг шүд одоо ингээд бид нар ингээд шүдгүү хүн нэг өр Монгол залуугийн нэг бичлэг үзүүлсэн шүү дээ тий. За тий 3 4 хөө шүдтэй нэг нөхөр. Тий тэр чинь одоо шүдтэй болсон шүүгээ гараад ирсэн заяа. За манайхаа орж ирээд үзээрэй нөгөө шүдгүү залуу чинь шүдтэй болсон байлаа. 젖대질의 샤홀라 겨더머요 하이를 뛰지 웃짐만진 단내심 겨더머요 하이를 뛰지 웃짐만진 단내심 Энэ өөрөө тийм айлгуу дуулдаг тий. Тэгтээ шүдгүү амар инээдтэй байсан те нэг сексис үстэй те 3 шүдтэй дээр.
Үгүй тэгтээ ийм урд нь 7 өдөр шүттэй болно гэж аахгүй. Энэ угаасаа хиймэн шүт хэргэлдэг байж байгаа тэр ихний бичлэгэн дээр шүтээ сухалж авч байгаа дуулсан баха. Харин тэгсэн баха тий. Тэгээ одоо бол зүгээр ингээд яраасан шүттэй. Яраасан сайхан шүттэй. Энэ засаг шүт. Энэ яалтчгүй 3 шүттээсээ. За тэгээд энэ нөгөө нэг 3700 реакшнтай 518 сэтгэгдэлтэй 633 мянган удаа үзсэн байна. Тэгсэн чинь шүдгүү дуусан таалагдаад бараг сураад байсан штэ гинэ ядмаац юм аа. Тэгсэн чинь 141 гаахан авцаа. Яг тэр шүдгүү ахтаа ч гэсэн энэ дуугаал дуулсан л да. Гэтэ одоо ингээд шүдтэй болсон шүүгээд буцаад гараад ирсэн. Тэгэхээр хүмүүс тэр шүдгүүн илүү хөрсөн байхгүй юу? Тэр энэ өөрөө дуулааг баха. Би ингээд яг ингээд хөгжмөдөө дуулаад шүү дээ. Миний цаана нэг юм дуу дэвсцэл баг. Магадчгүй маа. Яг нөгөө TikTok дээр бид нар ам барьдаг шүү дээ. Тэр шиг л юм байна. Тэр шиг байсан байж магадгүй. За. Энд гэхдээ харин зүгээр ингээд хайвал энэ Өвөр Монголын аль аймгийн аль хушууны нөхөр юм бол доо. Над руу бүрээ штэ те WeChat-аар нөгөө Өвөр монголчууд энэ бичлэгийг явуулсан штэ. Нөгөөдөг чинь шүдтэй болсон шүү гэрлээ гэ. Тэгээ нөхдүүд манай үдийн авчрыг одоо яг ямар одоо замаар яаж авч үзтiin би мэдэхгүй. Ямар ч байсан манай үдийн авчрыг бүр тэрчтэл миний ингээд нөгөө нэг алтан гац аваад нөгөө мега надаас яриа авч байгаа штэ те. Тэр бичлэг хүртэл явж байгаа юм чам. Тэгээд ингээд баяр хүргийг WeChat матаар бүр би ямар ч VPN ашиглаад харин үзээд яриад мэдээлэл аваад идэв шүү. Тий, аваад байгаа. Ямар ч байсан аваад байгаа шүү хөрх юм. Тий, бидний талаарх мэдээллийг бол айгүй сайн аваад нэвтрүүлгүүд үзээд идэг гэсэн. Яг үнэ. За. Тэгээ энэ залуугийн бичлэгнүүд 1 2 3 гэдээ яваадсаа 3 дахь бичлэг нь байна гинэ. Энэ 3 дахь нь юм уу? Бас уу. Дунд нь ямар бичлэг байгаа? Харин мэдэхгүй. Би одоо тэр шүдгүү болсныхоо дараа л одоо шүдтэй болсон гэдэг 2 дахь нь юм баг гэж бодсон шүү дээ. Надад бол дуун гойсон гэдэг байгаа. Яг нэг folk rock шиг тий лаг дуулаад байлаа. Үчим байж таньсан юм гэдэг. За чиний мэдээг сонсъё. За дараагийн тренд болсон мэдээ. За бас баахан шүүмжлүүлсэн. Энэ болохоор юу яасан? MNB буюу нэг Монголын үндэсний олон нийтийн телевиз. За авчаад нөгөө нэг юуны нутгийн аймагуудын золголтууд телевизээр явсан юм байлээ. За. Тэрэн дээр авчаад ар хангаа, өвөр хангаа хоёрыг авчаад үсэг алдаа бичсэн. Ар хайнгаа, өвөр хайнгаа гэд. Хүүдээ. Тий, тэгээ ингээ хоёулангийн үсэг алдаа бичсэн. Одоо Монголын хамгийн том тэгэл хүмүүс зүгээрс барьж идэж байгаа. Тэгээ штэ. Арайчтай гэд. Тэгсэн нөгөө нэг юуны аахаа гэд нэвтрүүлэг хөтлөөд идэг. За Сэмүү студийн юу гэсэн захирал байсан Баяр Банзагч гэд найруулагч. За энэ нөхөр үндэсний телевизэд нөгөө аахаа хөтлөж исэн. Тэгээд MNB мөнгөтэй зочин хөтлөж байгаа шүү дээ. MNB дээр нэг үсэг дээр алдаж гинэ. Facebook даяар бөө монгол хэлний багш нар нээхэл ухаантнууд ёо бүр алах нэ нийлд оромжлол Чингис хаан ч алдаж байсан юм шүү. Зүгээр л алдааг нь засаад хилчгийч болдгүй юм байх та. Ухаантангуудаа та нарын пост руу орвол бүгд аимшигын алдаа байтугай юмнууд байгаа штэ. MNB робот биш. Гэхдээ л робот шиг байх ёстой л доо гэсэн. Тэгээд үндэсний телевизэд ажиллаж байгаа хүмүүс бас нэлээ ингэж өмгөөлсөн байлээ. Тийм ээ, алдаа нь алдсан нь үнэ. Алдсан хүн нь ч одоо алуулж байгаа баха. Гэхдээ бүр ямар амар юм бэ та нар ч нь л гэл. Яг тэгээд одоо бид нарыг болохоор зэрэг годомжны яриатай хүүхэн гэл тэгдэж штэ тий. Яг бид нар бол угаасаа баг мэдээг зүгээр ярьж өгдөг гарууд штэ. Тэгээ манайч бас радио штэ. Тэгээд харьцангуй энгийн чөлөөтэй байдаг гэдэг утгаараач олон сонсогчтой байдаг байхад. Гэтэ зүгээр яалтчгүй яг одоо юу гэдэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн радио үндэсний олон нийтийн телевиз гэдэг утгаараа угаасаа алдаа гарч бол нүдэ ухуулна л да. Амар харин тэгсэн. Тэгээ ер нь бол үнэхээр тэгээд сүулдэ бүр төсөв рүү ороод те ингээд биднээс мөнгө авдаг төсвөөс цалинждаг те ийм бэжэж одоо арайч те энэ миний редакторлдаг юм уу яадаг юм бэ хинээр бичүүлсэн хайнгай бахтай ядыг гэл хүүдээ сүулдэ бүр энэ нөгөө цагаан сараар чи энэ аймагуд аваачаад нэг аймаг л гэхэд 15 саяыг төлж нэвтрүүлэг хийлгэсэн штэ л гин тийм үү зүгээр ингээд бодоо болгосон. Үндэсний телевизийг бол зүгээр өстө байхгүй болгосон. Зүгээр ийм телевиз байгаад ямар ч хэрэг алга зүгээр л татан болгочих гэж яах шиг. Тэгсэн. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс бол тий за ингээд ямар амар юм бэ чинь алдаагийн засаа шүүмжилж болно гэж сүулдэ бүр хитрээд нь штэ гэдэг. Тэгээд цагаан сараар ч баахан юм шүүмжил явла үндэсний телевизийг муулж. За. Энэ нөгөө нэг түрүүний нөгөө малчаа ах гэж штэ тий. Тэсвэр төвчээрийн спорт гिचгүй гинэ.
Йоо Тэр түрүүний тэр нэг дуу штэ болжмор тэр чин заллах гэдэг дууны үг гинэ. Айрыг ирээд уугаараа тэгвэл нөгөө байж өнжөөрөө чинь тийм дуу байдаг. Бурма мөнх бат банзарч гурав дуулдаг заллах гэдэг дуу. За. Заллах гэдэг дуу гинэ. Айрыг ирээд айрыг уугаараач гинүү. Ямар байж өнжөөрөө. Гэтэ надаа энэ болжмор одоо айн гараа авчлаа. За. Гэтэ нэг нөгөө айгуу сонин штэ юу яадаг штэ одоо нэг дээрээ нэг үдийн ачаар дээр бас нэг нэг юм нөгөө бичигдэл ороод ирэхээр нь би зүгээр л яг тухайн үед аманд орж ирсэн аяар аялал ингээд нөгөө нэг дуулчихгүй юу. Тэгсэн чинь тэр бас амар явсан штэ. Тэгсэн үү? Тэгсэн. За. Амар цагаар өвөр Монгол хүн залгаж амар юм ярьж өгдөг. Амар гоё дотор нь орж сонсдیں штэ. Шүлэг шиг гоё уншдаг хүн байсан гинэ. За. За миний дараагийнх нь штэ тий. Энэ ингэсээ энэ нэг жоохон тийм нэмэх 21 талтай. За. Хүмүүс үзсэн эсгийг мэдгүй уулна штэ энэ ингэсэн. Нэг юм охин ингээд нэг бүх үтж байгаа байхгүй юу одоо битүүний өдрийн барилдаа. Хоёр эмэгтэй. Тэгээ ингээд юм ярьлага ингээд үжсэн чинь яг тэр артталт нь нэг юм шар дээлтэй баачка бүхэл юм шиг байгаа заяа. Хормоогоо ингээд сивсэн чинь нүцгэн. Тэгээ тэрийг ингээд хүмүүс бокслоод тэгээ бөө юм болж байгаа штэ. Чи мдээгүй мүү? Тийм үү? Тийм. Хүү бөө юм болсон штэ мөг. Ёстой хараагүй штэ. Хөөх тэр бүр нүцгэн чармаа нүцгэн юм уу? Тэгтээ ингээд хайлтл өнгөрч байгаа л да. Би тэрийг бас ингээд амар сайн хараагүй л дээ. Зүгээр энэ дээр хүмүүс ингээд поинтлоод одоо энэ бичлэг чинь бүр амар явж байгаа штэ мүү гэж үзээгүй юм уу. Яг энэ пост нь бол зүгээр бүх сонирхогч ариун зай миний дөө батаараа бүх хүний гэргий болох юм байна. Шар торгон дээлний хормоо нэгийг хилээд байна. Юм гэдэг чинь учир жанцантай ямар зөвүүн дэрвүүл вэ гэсэн. Энийг тэгээд 169 мянган удаа үзээд 518 хаахата за. За харъя. Юусоо өстө хараач хүн байна. Хөөх Монгол төсний юм бол хүнээс ондсон бодол байгаа. Тэгээ хүүхдүүдээ ер нь бүх болгон ч юм уу ер нь эрэгтэй хүүхдэд даална ч юм уу яг тиймэрхүү бодол. Тийм. Тэгээ одоохондоо арай ихтлээ л та. Тэгээ эмэгтэй бүх үзэхээр ер нь хүмүүс аягүй гайхдаг. Яна хасна. Яг ингээ үзээ суухаар л амар гоё юм. Яг худлаач хүн дэлгэд юм гоё омогшилтай санагддаг. Амар гоё Монгол чиний үсай шүү дээ. Хүнээс ондсон бодол. Хүүхдүүдээ ер нь бүх болгон ч юм уу ер нь эрэгтэй хүүхдэд даална ч юм уу яг тиймэрхүү бодол. Тийм. Тэгээ одоохондоо арай ихтлээ л та. Тэгээ эмэгтэй бүх үзэхээр ер нь хүмүүс аягүй гайхдаг. Яна. Юутэй вэ нөө? Шоолтой. Чи хараад байгаа мó? Би болохоор ингээд юу тавьлаад харж чаддаггүйсэн. Омогшилтай санагддаг. Амар гоё юм. Жижиг нэг барьчихсан бүх байх шүү. Тэгээ нөө нүцгэн сууна гэж яг шуудагтай байгаа. Одоо шуудаг уу за бүр ойлгохгүй нууд нь үндэсний бүхэн өмсгөлээ бандаж гэсэн үг. Мэдгүй. Тэгээ бөөл юм болоод энэ ч амар гэсэн. Тэгээ нэг шуудагтайгаа эн чинь ингээд бүхчүү чинь шуудаг зодгоо тайлаа цээж нүцгэн дээлээ өмсөд доогуур авал шуудагтай буюу одоо Монгол бүхэнх өмсгөл бандажтайгаа байхгүй. Тэгээд өөрөө аймында хормоогоо засаж байгаа санаад юм байна. Би бүр нэг гайд одноо чиглээ ингэсэн болоо. Үгүй. За санаанд ч хүү зайлуу тэгэл бичлэгэнд нь орчиж. Тэгээ энэ хараа ингээд хүн ингээд нүцгэн залуу ингээд хормоогоо сөксөж 1100-аар орж ирсэн. Йоо. За. Харчлаа л гэнэ. Үгүй шалдан гоёл харагдсан надад. Юу юм бэ те? Тий, шуудагтай суулгүй яг чармаа нүцгэн суунч гэж байхгүй. Энэ дэр бас тэгээ буу юм болсон. Тэгээ хүмүүс 518-аар зүгээр хаахаал дарсан лээ те. Янз бүрийн юм бол бичиж маргаан талцаа бол үүсээгүй. Татаж байгаад харуул даа ч гэсэн. Манайхны тэр хүний юм уу дуртай гэж. За хамтран ярилт танилцуулаад үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Аз жаргалаа хуваалцыг сураатаагаар Жүрүр Бэкри хамтран ажиллаж байгаа. За 3 дугаар сарын 18-ны өдрийг монголчууд одоо цэргийн баяр гэж ярьж байснаа сүүлдээ бүр ирчүүдийн баяр болж тэмдэглээд ингээд явцсан. Аав ах дүүс эр нөхрүүдээ баярлуулдаг. Тэгээд Жүрүрээс инжилийн цэргийн баяр зориулаад 3 загвар гаргасан гинэ. За ямар гоё.
Тий, тэгээд юу яаж байгаа юм бэ? Цэргийн баяр зориулаад ийм 3 төрлийн бялуу гаргаж байгаа юм уу да? Тий, тэгэхээр та энэ 3 төрлийн бялуунаас цэргийн баяр тохиолдуулаад аавда, ахтаач гэдэг юм уу нөхөртөө авч өгч болох юм байна. За ер нь бол одоо бид нар чинь наддаа би жүр үрийн арста билуунд үнэхээр дуртай, чиз кект нь үнэхээр дуртай. Тэгээд жүр үр бол одоо яалтчгүй үндэсний брэнд шүү дээ, тийм ээ. За үндэсний үйлдвэрлэл энийг бол бүр аягүй тодотгож өгмөр байна. Мөнгөний эргэлтийг дотооддоо байлгаж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ Монголын топ 100 аж ахуй нэгжид одоо 5 жил дараалан шалгарсан. За хамгийн сүүлд 34-т жагсан гэж байна. За бүх хэрэглэгчтэй хурж ажиллахын тулд одоо хот олон орон нутагт нийт 36 салбартай. За бүтээгдэхүүн түүхий эдийн чанар сайн. За олон улсын стандартад нийцсэн техник технологи ашигладаг. За тэгээд бекри, талх нарийн бов, за махан бүтээгдэхүүн, уух зүйлс зэрэг нийт 180 гаруй төрлийн бүтээгдэхүүн сонголттой. Надад бас жүр үрийн таалагддаг юм нөгөө яг хаахаа өмнө үлцэн одоо тэр өдрийнхөө бүтээгдэхүүн дээр шууд 50% хэмдрэл зарлаад амар хүмүүс алдцсан шүү дээ. Тэр угаасаа жишг шүү дээ. Бекри үндэ жишг тий. Тэгэнгүүт нөгөө яг л нөгөө нэг өнөөдөр гарсан шинэ бүтээгдэхүүнийг бид нэр авч иддэг гэсэн үг тий. Тэр нь айгуу гоё. Ийм 3 төрлөө зураг нь байна. За. За ингээд тийм биш тий. I love dad гэд юу гэсэн авда хайртай гэсэн ийм нэг төрөл байна. Тийм байна. За ингээд хөөсөрцөн 2 крушиг пив хооронд нь мөргөлдүүлж байгаа төлөө гэсэн ийм юу бялуу байна. Тэгээд нөгөөх нь болохоор Эрт цэргийн баярын минь түргээгээд АК 47 бол. Сүртэй байна өө. Клашников ингээд тавьчихсан. Тийм ээ. За ийм 3 төрлийн бялуу байгаа юм байна. За тэгээ ер нь яриа бид нар мартаар айгүй хүүхнүүдтэй бялуу авч өгдөг, ирчүүдтэй цэргийн баяраар нэг бялуу авч өгдөг штэ тий. Тэгвэл эднийх бүр зориуд ингэж гаргасан юм гэж санагдаж байна надад. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 70 тэг 4 55 55 гэдэг утаснаас аваа манайхаа 70 тэг 4 55 55 захиалга өгөх боломжтойгоо Жүрүр Бекри гээд крэлэрч бичсэн болон латинарч бичсэн болон сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аз жаргалаа хуваалцъя гэсэн уриатаагаар Жүрүр Бекри хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо минийх уу? Сая нөгөө нэг чиний юу ч юм байсан. Одоо чинийх за. Тий. Нөгөө хормоогоос өгдөг залуу. За бас нэг юу цагаансраар бас нэг баахан амтныг нэг талцуулах жоох тий. Өөр дээрээ баахан юу дуудсан. Өөрийгөө муулуулсан. Нөгөө болдын тэмбэрл гэдэг нөхөр шүү дээ. Улс төрч. Сонин пост хийдэг. Тэр нөхөр анх ингэсэн. За. Учрыг нь математикийн онлайн талаас нь тайлбарлах хүн ард байна уу? Why гэд. Тэгээд хоёр ингээд утас зэрэгцүүлж хагаад утасны нөгөө тооны машин гаргаж ирээд тэгээд 130 дээр нэмэх нь 100 үржих нь 5. Тий, тэгэнгүүт 630. Нөгөөх нь 750 гарчихсан тий. 100 дээр нэмэх нь 130 үржих нь 5 750. Тий, тэгээд энэ учрыг нь математикийн онлайн талаас тайлбарлах хүн ард байна уу? Why гэсэн. Тэгэл энэ болдын тэмбэрл гэдэг хүн зүгээр өстой байж болох бүх муугаараа хэлүүлж байгаа. Тий, одоо чинь ингээд энд хөнгөд сэрж хорол ган тогтох гэдэг хүн энэ дэмбэрэл залууд үнэхээр нэг сайн тал байна. Сурах ирмэлзэлтэй юм. Ноддон билүү овгоо буруу бичиж эхлээд болд гэдэг үгэнд ир үгийн и залгадаг гэдгийг мэдээд авсан. Өнөөдөр 2-оос дээш үйлдэл тоонд үржих хуваах үйлдэлийг тэргүүлж хийн гэдгийг мэдээд авлаа. Мэддгүү мөртлөө чимээгүй нөхдөд хажууд суугаад суралцаад байгаа нь үнэхээр гайхамшиг сайн байна. Тэгэл зарим нь бол албаар энэ нөхөр ингээд хандлтын хойноос ингээд байна. Албаар ингээд тэнийг юм шиг жүжиглээд байна гэж. Зарим нь арайчтэй ч улс төрч үчтэй ингээд тахта яад юм бэ ч гэж байгаа ш. Би нэг улс төрч гэж мдээгүй л дээ. Зүгээр яг ингээд яваад тахлаар нь би бол ингээд нөгөө нэг тоглож ийн л гэж бодсон штэ. Химэгдэхгүй харин тэгээ хүмүүс ингээд үнэхээр тоглоод ингээд албаар хандлт авах гээд ингээд маазраад байна уу? Эсвэл зарим нь бол ингэж буруу бодоод тахта яад юм бэ арайчтэй гээл ингээл. Тий, тэгэл энийг шеэрлээ л муулаад байсан. За. Би нэг орж морж тэгж харж мараачгүй явуулснаа би харчаал манайхан ингээд нөгөө маазардаг штэ тий. Тэгэл мааз пост байна гэж харсан шүү. Тэгээ өөрийг бахан муулсан. Хэрвээ үнээр чигнээс ингэж бол бүтэхгүй. Тэгээ бахан муулцаа өөрөө тэгээд. Йоо би ч тоондоо муул эсэлтэй гэхдээ арайчтай тий гэж л хэлмээр юм байна. Тэгсэн ямар учраас тавьсныг мэдэхгүй. За. Тэгвэл дараагийнх нь бол дараагийн тренд пост бол яалтчгүй нөгөө нэг алтан шар Чингис. За ингэсэн хүмүүс маш олон өнцгөөс амар сүртэй нөгөө нэг юу явсан шүү дээ. Одоо ингээд нөгөө трейлер гэх юм уу, одоо шторк гэх юм уу, амар сүртэй одоо нөгөө номын сайд майд ингээд гарч ирэл амар алтан шар Чингис ингээд гарч марч ирэл телевизээр үзнэ үү? Тэгсэн. За. Телевизээр биш, сошиалар тастаа явуулсан. Тийм. За тэгээд тэгэнгүүт ингээд нөгөө зарим пүүж одоо жишээлбэл ингэсэн байгаа байхгүй юу? Ямар азар энийг одоо тэр нөгөө гадаа мадаа тавьжаагүй Чингис нөгөө нэг юу мөдөд
дотор тавьсан тий. Хэрвээ тэгээгүй гэсэн бол одоо манайхаа айл эзэн очоод баахан хадаг яндар уяа тэгээд баахан сүү цацаа ийцэн байгаа гэд тэгсэн мэсэн баггүй юу. Тэгсэн чинь одоо энэ болохоор зэрэг Амина маш хот шүү дээ Амина. За тий. За Аминагийн пост заяа. Амина ямар өнцөг гаргасан бэ гэхээр ингэсэн ба. Хүмүүс Чингисийн алтан хөшөөний тухай маргалдаж байх хооронд надад зүгээр л нэг сахилгагүй бодол төрөөд болдгүй. Алтан хөшөөний доор хөшөөг хүрээлсэн бассейн хийгээд дээр нь оливын тос асгаваас алтны тусгал нь усанд ойгоод эргээд Чингис хаанаас гэрэл цацарч байгаа юм шиг болох болов. Дэлхийн 7 гайхамшигын нэг байсан гантик алт хольж хийсэн Зевсийн хөшөөг тэгж гэрэлтүүлдэг байсан гэсэн гээд ийм пост оруулсан. Одоо маш олон хүмүүс ингээл манадаа нэр мөнгө үрээд гэл ингэж байгаа шүү дээ. Тэр дунд нэг ийм өргөмс пост явж байгаагаар би аваад ирсэн. За тэр постн дээр чинь болохоор тэгсэн. Хамгийн ихнийх нь бол өчнөө одоо баг 50 хэдэн тэрбум төгрөг юм уу да. Тий ингээд үрчлээ штэ энэ ч одоо ингээд манайх нэг тийм одоохондоо ингээд хөшөө алттаад тахаар тийм лаг эдийн засгтай орон билүү ч одоо гисэн. Тэгээд одоо чинь гүн бэлэг гээд хуульчлахаар хөшөө димидээ утаатайгаа тэмц хүний үндсэн амьд явах эрхээ хангах гэж зөндөө олон жил хэлсэн штэ. Хор тавдар өвчлөл үхэл гимтэргийн гаралт маралт гээд наад мөнгөн чинь зарцуулах юм зөндөө баг чи хөшөө алттаад ахтаа яад ингэж байгаа нэг хэсэг. Нэг хэсэг нь болохоор ямар хамаатай Чингис хааныхаа хөшөөг яагаад алтдаж болдгүй юм бэ? Харин ч одоо юу гэдэг нэг бахарх юмтай л боллоо штэ. Гитсэн байлаа. Юунаас нь болоод шүүмжлээд байгаа гэсэн чинь буруу өнцгөөрөө аваачаад алтан хөшөөг чинь яг гэрлийн тааруулж байгаа сайн мэрэгжлийн зурагч авахгүй бол айгүй муухай гардыг гинэ. Гэрэл байгаад тэгээ аваачаад гэсэн чинь цацрал гэдэг нөгөө гамма агентлагийн захирал зурагчин цацралгаа болоход гисэн байлээ. Гэрэл тавьж агаад яг ингээд нөгөө нэг сайн гэрэл зурагчин гар авахгүй бол муу зурагчин аваа тэгээ эний чинь ингээд нөгөө муугар харагдаад л байна. Айгүй муухай нэг юм ирэнд алтцсан шиг муухай гэдэг хүмүүс шүүмжлээд байгаа нь аргагүй юм байна. Гитсэн байлээ. Зарим нь болохоор бүр альч өнцгөөс авсан одоо юу гэдгийг өнцөг болгоноос арай өөр байна гэдэг. Хүмүүс болохоор нөгөө нэг юм амар ингээд юугаа тухайн үрчилэгдсэн Чингис хаан байна. Ямар хачин Чингис хаан бай гэсэн. Амар зовцсон Чингис хаан байна гэдэг. За тэгээд Аминагийн постноор болохоор ерөнхийлөгчд хэлээд үзгүй да автор штэ гэсэн байлээ. За Оросууд казакууд л их доромжилж байна да гэсэн байлээ. Харагдах талаас нь гэрлийн хуурал лазер гэх мэт технологийн дэвшил ашиглаад нүдийг хуурч болох байх. Гэхдээ авин сүнс уур хийцэн хаана байна л гэсэн байлаа ингээл. Тийм. Угаасаа энэ бас яг яалтчгүй энэ 7 хоногийн тренд пост. Тэгээд маш олон өнцгөөс хүмүүс постлсон учраас би нэг арай Аминач угаасаа нэг юм арай өөр ертөнцтэй юм баггүй юу? Аминагийн постыг аваад ирсэн. За. За ийм постууд явсан. За явсан. За миний за ингээд энэ хүрээд чинийх бас дууссан уу те? Окей, за минийх ч бас дуусчлаа. Энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 7-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аз жаргалаа хуваалцыг сураатаагаар Жүрүр Бэкери за мөн Omni Capital банк ус сангийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөн. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3